За яагаад тэгвэл бид нар өнөөдөр импортоор хагас коксны түлшид авах хэмжээнд хүрчихвэ гэдэг. 25 оны 3 сарын 1 ингээд МСС бол ямарсан нийтлэн нийлжин гэрээгээ дууссан. За ингээд цаашаа сунгахгүй гэдэг яриа үсгсэн. За МСС манад ямарсан бид бол нийслэлийн хэрэгцээнд нийлүүлэх боломжгүй гэдэг асуусан. За тэгвэл бид нийлчүүдэд юу нийлүүлэх вэ гэвэл бид нар тавталгаа уурхад байгаа сайн чанарын эрчим хүчний нүүрсийг угааж баяжуулаад нүгээрээ түлший гэж үзсэн. За мэдээж энийг шинээр хэрэгжүүлж байгаа чинь бид шинжлэх ухаан актив харьяа эрдэмтэн судлаач лабораторийнхантай тавталгаа түлших маань нийслэлийн хүн хамтарч ажиллаж үзсэн. Эрдэмтдийн зөвлөлд танилцуулсан. Эрдэмтдийн зөвлөл бол ийм хэмжээний түлшийг бол Улаанбаатар хотын иргэдийн хэрэгцээнд хангаж болохгүй. Тэгээ энэ хүрээндээ үзэхэд бол ямарсан манай тавталгаа уурхад байгаа угааж баяжуулсан нөөцөөр түлшийгээд Улаанбаатар хотын ард иргэдэд хэрэгцээнд хангахад боломжгүй гэдэг лабораторийн шинжилгээний дүн гарсан юм аа. Түүхэн нүүрс мэдлэн хагас коксны түлшидэрний үдс гол ялгаа үзэл хагас кокс маань төсөөл одоо угаард үүсгэж байгаа янз бүрийн бодисуудыг одоо өндөр градусд одоо хагас боловсруулад эргүүг нь авчиж байгаа. Тэгээ ер нь бол бид одоо импортлогч бай, үйлдвэрлэгч бол хагас коксоос бид нар юм төлж байгаа тохиолдолд хагас кокстой төлөй явна зүйтэй гэдэг бол энэ өнөөдрийн бас агаарт үзүүлж байгаа нөлөөч гэсэн үзүүлж байна. Тэр импортоор түлш авснаар бид нар хоёр үр нөлөөт өгч байна. Нэгдүгээр бол технологи ард иргэдийнхээ эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг сайжирж байгаа. Хоёрдугаарт нь ер нь энэ үйлдвэрийг зайлшгүй барих ёстой байна гэдэгээс төр засагт үзүүлж байгаа нэлээд бас лобби юм уу шахалт юм ийм болж байгаа. Тийм болохоор юмс эргэжил багнуурын уурхайг түшиглээд хагас коксын түлшийн үйлдвэр одоо ажиллана гэж байгаа. Тэгээ энэ бол нэлээд бас эрчимтэй ажиллах байхаа гэж бодож байгаа. Өнөөдөр манай тавталгаа түлшийн хагас коксын түлшийг урдаас оруулж ихтэй 3-аас 4 удаа шинжилж байна. Хятад нь өөртөө үйлдвэрээр шинжилж байна. Ирээн дээр олон улсын итгэмжлэл лабораторийн шинжилж байна. Орж ирэхэд нь гайл шинжилж байна. Энэ түгээхээс өмнө холбогдол лабораториор шинжиж. Өнөөдөр манад байгаа лабораториор олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн дүн шинжилгээ гаргаж байгаа. Тийм болохоор хагас коксын түлшний чанар аюулгүй байдлаар эргэлзэх